Яасан болохгүй юм минь аа. Тита. Am. Hammer. 네. Amo. Ja. Hammerhanen. Hammerhanen. Ui. Okay. Hatzerhanen. Okay. Nicht hanen. Doch. Ui. Erio. Erio. Эцэн үсгэж хэлэхгүй чи үсээд маа миний акула нүрийн арчаад өгөх миний хон акула мог зөөлөрч тавьника. Баярлалаа гэж хэмнэх үү? Мөнгө лээ. Баярлалаа гэж. Ой. Таки юу юм нөхөө? Энэ юу юм? Энэ юу юм? Хамар энэ юу вэ? Энэ юу вэ? Нүд энэ юу вэ? Doch. Акула битээ энэ юу вэ? Эрио. Энэ юу вэ? Энэ юу вэ? Хацаа. Энэ юу вэ? Ус. Ус. Ут. Энэ юу вэ? Чих. За нүрээ угаагаад шүдээ угаагаад явъя да. Юу интэй нөө гэж бодгий. За юм айдчихгүй. Битим. Сахал биш. Томтой. Өглөө өвөө болт. Томтой. Томтой. Борта. Тэний гарныг чи давчлахгүй нэг хүн үзээд тах. The army. Эцэн туслах уу? Ja. Бра. Hi vlog. Hello. Хавар болсон байна. Амар гоё дулаахан болсон байна. Тэ? Гадаа гоё юм. Me. Дулаахан байна. Тэ? Me dad. Бид гурав гадаа цэцэрлэгээс тарж ирчээд. Mom. Хараг идчихэ. Tita. Шот? Яа. Mommy. I'm done at that and how. Mommy done. Mommy done that. Done. Дэнэ. Билет авахлаа. Дэнэ. Окей? Yeah.
Миний үгийн дугуйнд багтсан юм ба та? Вау! Маш тэжи. Лексок биш шүү дээ минийхөө. Энийг тавь шүү дээ. За яг энэ дээр ингээд манай мөнхүлэгийн зан аваар маш тодорхой харагдаж байна. Тэгэхээр өөрийнхөө ингээд хүсэж байгаа юмыг ингээд би өөрчлөх юм уу өмнөр нь хийчихээр би хийх байсан гэж өөрийгөө ойлгож чадахгүй шууд уйлдаг. Уйлаад ерөнхийдөө бол нэлийн аргадуулна, нийлэг гүгээд явчихна. Тэгээд хэсэг хугацаанд ерөнхийдөө иймэрхүү байдалтай байдаг. Яг нөгөө аутизмтай хүүхдийн харилцааны эмгэг гэдэг юм ерөнхийдөө энэ дээр маш тод ажиглагддаг. Тэгээд өөрийгөө одоо бүрэн ойлгуулж чадахгүй. Би бас хүүгээ яг яах гэдэг юм сайн ойлгохгүй байдаг. Ерөнхийдөө иймэрхүү харилцааны асуудлуудыг одоо зөв чиглүүлж хөгжүүлэх нь одоо бидний аягүй чухал юм болоод. 1 2 3. Hey. Hello. Hello. Say no. Nana. Say no. No. Hi. Hi. Хашаа явж байгаа? Basketball. Баскетбол тоглохоор явж байна. Сакс тоглохоор явж байна. Баядан. Мөнгөлөө. Хашаа явж байгаа? Халуя. Баскет тоглосноо. Татидада. Баскет тоглосноо. Татида. Яа. За анхлаа чиний наа чи юу байгаа? Жимсээ харуулж. Харита. Харита. Юу байгаа? Жимс. Хийсэм үү? Жимсээ хийгээд явж байна. Мөнхөлийн жимсийг харита. Я. Атлаа. Дэйсэн байна. За би тэр баскетбол тоглохоор явж байна. Окей. Я. Тэра? Нэ дия. Фира. Дия. Ханки ана. Энэ жоохон өндөр болгоно юм байна. Жоохон өндөр болгох уу яах вэ? Одоо ихвэл наад хоёрт нь гол оруулах чадахгүй дараа уурлаад тийм. Тийм намхнаар ийцэн. За эч нь барих уу? Ой минийхөө. Тэр айдан хаяа. After. Хөөе. Хайра. Мах хийдэж. На бөмбөг авчих. Наад нь хийч чана. За. Энэ баг болчихсон да. Нуута. Миний юу? Тэгээ тасараа. Мэргэжлийн үнээр шалгуулахаас. За. Болцсон уу? Оо янз. Сайхан хий орсон юм. За хана. Ясаа. Хай гэрэ. Хай. Йоо. Инким үү? Бөмбөгнүүдээ сайхан хийлээд авчи. За ажлын 7 хоног сайхан өнгөрсөн үү? Түрүүчийн 7 хоног сая өнгөрсөн 7 хоног би даа сайхан ажилласан те. Ямар сэтгэл? Зүгээр үү? Зүгээр өстэй гоё байгаа өстэй. Чамд гэртээ хүүхдээ харах гоё нэ. Гоё юм. За
Хөл бөмбөгийг яах юм аа? Сэлж та. Тэр биш үү? Энэ. Ямарсан бөмбөгнүүдээ хийлээд тэгээд тийшээ очиад тоглоно. Тэнд угаасаа зөндөө бөмбөгнүүд байна. Хөл бөмбөгний бөмбөгнүүд. Чи бодолтой үгүй даахгүй юу? Гүртгээ тайлцсан. Хадгалсан шүү дээ. Энэ Жасмины сургууль тийм ээ Ана? Жасмины сургууль ингээд гадна. Өө тийм үү, хоёр дахь руу. Баскетбол. Nästan mål. Тийш дотор оруулчих хана. Бишигтэй юм анхлаа. Эч наа жимсий чи барьчээ. Зя. Опа. Опа. Ой. Наач болгодог юм биш ээ. Голгодог юм биш ээ. Наашир. Иш орё. Энд баскет тоглоё. Наашир. Энд ингээ хөл бөмбөг тоглож байна энэ хоёр. Оо. Маркус. Оо. Oh God! Munk Hanan. Ой, försiktigt Ankola. Tack. Ja. Миний өгийн баал нь тэнд ш. Манай. Долоо өнөрт ганцхан өдөр ресторан маань амардаг. Тэгээд амралтын өдрөөрөө бүгдээрээ гадуур ямар нэг юм хийгээд өнгөрөх дуртай. Тэгээд энэ удаа би тэгээд өөрсдөө хотод тийм сургуулийн гадаа байдаг саксны шийд. За тэгээд хэсэг юм хүүхдийн тоглоомын талбай дээр очиж тоглосон. Тэгээд ер нь бол сүхэг ажлаас гаргасан гол шалтгаан бол яг хүүхдүүдтэй л цэвэрхэн цаг цав байнгын тогтмол гарч байгаа. Харьяа гэсэн үгнээс ерөнхийдөө ажиллаа. Сүхэг ажлыг боловсон. Тэгээд эхнээсээ үр дүнгээ өгөөд би тогтмол хоёр хэртэйгээ гадуур ямар нэгэн үйл ажиллагаа хийх явдаг болсон. Тэгээд энэ утгаараа ерөнхийдөө мөнхүүлээ маань нэлээд сайн хөгжих байхаа гэж харж байгаа. 1 2 3 мөнхөлийн гол одоо хоцрогдол болохоор аутизмын гол шинж тэмдэг нь харилцаа, хэлд орох. Тэгээд яг нийгэмд одоо өөрийгөө ойлгуулах харилцааны тал дээр маш учир дутагдaltaй байгаад байдаг. Инхээр гүйшүү заяа. Ерөнхийдөө аутизмын одоо сургалтанд сурж байгаа. Шведэд ерөнхийдөө ээж аутизмтай хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан тийм шат дараалсан тийм сургалтууд явдаг юм бэлээ. Тэр нэгэн төлбөргүй. Техник сургалтандаа ерөнхийдөө хамрагтаад эхэлсэн. Тэгээд мэдээж олон хүмүүс
аутизм шинжилгээтэй хүүхэд нь хэл дурахгүй байна. За харилцаа ингээ хоцрогдолтой санагдаж байна гэд маш олон хүмүүс чатаар болон одоо комментаар холбогддог. Тэгэхээр тийм олон ээжүүдтэй зориулаад би сурсан, мэдсэн, дуулсан. За хүүхдэд яаж харьцах блогороо болон рилээр бас та нартайгаа хуваалцаад явъя гэж бодож байна. Тэгээд хүлээг гэсэн Instagram хуудас байдаг. За тэрэн дээр би бас чиний бичлэгүүдийг оруулаад явдаг шүү. Та нараа хүлээг Instagram хуудсыг бас дагаарай. Тэгээд блогтойгоо хамт байгаарай. За энэ блогны доор бас мэдхийг хүссэн асуултуудаа бас асуух боломжтой шүү. Би дараагийнхаа блогуудаар ч юм уу рилүүдээр өөрийнхөө чадах хэмжээгээр бас хариулаад явж явах болноо. Тэгээд хамтдаа бид нарыг дэмжиж блогтоо subscribe дараад за коммент үлдээгээрэй. За баярлалаа. Яах юм? Юу юм наадах чаа? Надад ч гарахгүй наа. Тэ явида. Анкола. Явида. Изэлээ тийш явъя. Really? Kaina? Ja. Kaina? Ate ise varis, ise. Men. Så. Munk ямар мөн. Хаслаа. Тэр хараа. Дараа хөтлөж би барыг. Тийш. Зүг. Оо акгүй хараа. Би. Ти чаа. Шэ. Yeah. Hi. Illa. Look. That's a book. Yeah.